Үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа цахимд хэвшээ арга хэмжээний хүрээнд аймгийн засаг даргын орлогч Жавхлан болон холбогдох албаны удирдлагууд цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Эрхэнбаатар болон бусад төлөөлөлийг Дархан хотоор автобуст аялуулж зарим бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. За энэ хүрээнд улсын засвын 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тосгонд баригдаж байгаа мэдээлэл холбооны Дархан дэд төвийн барилгын ажлын явцтай салбарын дэд сайд танилцсан юм а. Бид одоо энэ нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүд болоод орон нутгийн аймгийн удирдлагуудтайгаа хамтраад бүс нутгийн мэдээлэл солилцооны төв гэсэн төвийг одоо барилгын ажил дээр танилцж байна. Энэ зөвхөн Дархан аймаг төдийгүй одоо хойд бүс нутгийн төвийн бүс нутгийн бүх аймагуудын мэдээлэл солилцооны төв энд болж хөгжих учиртай. Тус төвийн барилгын ажлын нийт гүйцэтгэл одоогод 80 гаруй хувьтай байна. Ирэх 8 дугаар сарын эхээр ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна. Мэдээлэл холбооны Дархан дэд төвийн барилга нь 2023 оны 4 сараас эхлээд баригдаж эхэлсэн. За одоо ингээд гэрээт хугацаагаар 2024 оны 8 сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр одоо ажиллаж байна. За барилгын явцын хувьд бол ерөнхийдөө 85% байгаа. За гадны инженерийн совшилжны ажил ерөнхийдөө 95%. За бусад одоо гадна зам талбайн тогтчлын ажил ерөнхийдөө 80% явагдаж байна. За дотоод заслын ажил ихтэй 30% явагдаж байна. Шинэ төв ашиглалтанд орсноор дата мэдээллийн нэгдсэн бааз суурийг бүрдүүлэх, технологийн компаниудын мэргэжилтнүүдийг сургаж чадваржуулах, за төвийн бүсийн мэдээлэл солилцооны томоохон төв болгон ашиглах зэрэг олон давуу талтай юм а. За улсад жишээ цахим аймаг болохоор салбарын амнаас 2 аймгийг сонгосны нэг нь Дархан